намайг чигараа. Охин бүсгүй чим уу. Жинээрээ. Энийг нэг чигараа. Тацааш бүр аяа болчих. Гүүгэр байчих. Нээжээс айхгүй шүү. Хатан юм хэвээ. Нэмс дулаг. Өхин зургийг хараа манайхаа. Нодлонгийн угнаахын багийн зураг шүү. Төөх тийм биш. Аюугаа зураг шүү. Угнаах зурлаа. Энэ юм яач юм бэ? Очка юм хийх юм бэлээ. Өстөд байхгүй. Тэгээ. Ингээд наманаач та яг угнаахын багийг ирдэг жил эсрэстэй хүлээж авч байгаа юм л да. Тэгжээсэн бодлого хүлээж авсан гэж чинь. Ер нь таны гэрчлэлийг бид нар ерөөс хасаагүй биш. Таны гэрчлэл. Би ертөнцийн эзэнд итгэхээс өмнөх миний амьдрал бол тэгэл нэг ердөө л нэг ямар ч утга учиргүй тийм зарим өдөр хар бараа зүүт шиг тийм сонин амьдралууд үргэлжилдэг байлаа. Өглөө усоод нэг үнийгээ саана, орой болоход бас үнийгээ саана. За тэгээд бас хэцүү юмнууд бас их байсан. Нөхөр маань бас архив. Ер нь жоохон хүндрэлтэй, тэгээ өөрөө жоохон хүүхэдтэй, 2 хүүхэдтэй тэрийг хүмүүжүүлнэ, малаа мална гэх мэтчлэн. Ямар ч утга учиргүй тийм амьдралууд үргэлжлээл. Заримдаа бүр энэ амьдралаас залхахдаг байлаа. Одоо ингээл ерөөсөө боли энэ амьдралыг орхиё. Гэгч бодол надад маш их төрж исэн. Тэгээд энэ бүгдийг өөрийнхөө бодлоор маш их тунгаагаал би маш их нэг юм хүлээгээд байгаа юм шиг санагддаг байсан. Тэр юм маань одоо юу ч юм мэдэхгүй. Тэгэл надад нэг л юм айгүйх дутагдаад байдаг. Тэгсэн ирнэл тэрийг ерөөсөө би мэддэггүй байсан. Гэтэл нэг өдөр манад програмтай хитэн залуучууд орж ирд юм аа. Тэгэл юу ч хүүхдүүд юм бол гээл тэгсэн айгүй цовоо цолгон тийм дан оюутнууд тэгээд тухайн би ерөөсөө ойлгоогүй зүгээр л зугаалгаар явж байгаа л хүүхдүүд гэж бодож исэн. Нөгөө хүмүүс маань ярихдаа ингээд битгэд ингээд залбирсан энд тэгэл танай энд л ирээ танайд л орё гэж. За сайн байцгаана уу? Сайхан зусч гин үү? Гэтэл тэгээд орой олсоо. 2 оюутан охтууд надтай ингээд үнээс алцлаа. Энэ хотын ганган барагтай хүмүүс гэж хүнд үнэ мал саалцаад гүйдгүү. Тэгээ би бас дотроо их гайхажсэн. Тэгтэл ахлагч уугнаа нь хэлсэн. Орой олохоор ихчээ ингээд танд гоё юм үзүүлнэ. Гоё юм болно гэсэн байхгүй. Юм үзүүлэн ч гээгүй. Тэгээд би бодож ил одоо энэ залуучууд юм чин бодвол одоо нөгөө галын наадам хийгээл бүжиглээл те. Тэгтэл орой кино үзүүлээд юу яд юм аа ориглоод гээд кино үзтий. Тэгээд сүүлд нь тайлбарлсан хэд тэгээд надад сайн мэдээ хүргэсэн нэг оюутан охин. Тэгээд тухайн үед би яагаад ч миний ингээд бодож исэн хүлээж исэн зөвхөн нэг зүйл маань тэр мөн юм шиг надад айгүй их санагдсан. Одоо ч ингээд довтлоо тэгээд айгүй дотор хачин болж байна. Өөрөө ирэхгүй ингээд дотор маань айгүй юм ингээд чулуу шиг болцсон юм маш олон зүйл байсныг тухайн үед би ингээд мэдэрсэн. Тэгээд энэ голын ирэг дээр суугаад голын урсгалын хажууд ингээд тэр дүүнэртэйгээ чимээгүй цаг хийгээд ингээд бас сэтгэл хөдлөд байна. Тэгсэн чинь миний яг хүлээж авсан тэр цаг мөчөөс хойш бүх юм айгүй гэрэлгээтэй болцсон. Тэгээд одоо тэр цаг хугацаанаас хойш одоо ингээд бараг бүтэн жил болж байна. Би итгэж болсноос хойш тэр охтууд, залуучууд надад ингээд маш их зүйлийг мэдрүүлээд ингээд бутсан. Тэгээд хэдэн дүүнэрхээ явснаас хойш би итгэлийн амьдралаар амьдрья гэд нэгэн шийдсэн учраас юу яасан. Зарим өдөр Библийг уншаад, заримдаа уншиж чадахгүй өдрөө би үнийгээ сааж явахдаа ч юм уу, тогоо шанагаарч байхдаа ч юм уу залбирдаг байсан маш их. Тэгэл сайхан амьдралын төлөө мөн тэгэл хааны ижлийнхээ төлөө ингээл те архитаарс муухагаас бас хол байгаасэ гэж маш их залбирдаг байсан. Тэгжээ тэр надад бас хот явах боломж олцсон л доо. Тэгээд нэг хотод бие эмчлүүлэнгээ сарын хугацаатай байлаа. Тэг хугацаанд би шинэ амьдрал гээд сүмд бараг сар явсан. Тэгээ тэр бүхэн надад маш сайхан энергийг өгч ийсэн. Тэгээ эзэнтэйгээ ойрхон байхад маш их тус тийм өгч ийсэн. Тэгээд тэнд байж ах хугацаанд тэр над нэг оюутан дүүнэртэйгээ маш их холбоотой байсан.
Тэгэл тэр дүүнер маань надад магтан дуу би бас хүүхдтэй байхдаа жоохон урлагаар явдаг хүүхдээсэн. Тэгэл тэрэн дээрээ үндэслээд бас нэг жоохон гитар тоглолцноо. Тэгэл тэрийг маань ихэд мэдсэн учраас надад нэг гитар өгсөн. Тэгэл тэрийгээ дараал хаяа магтан дуугаа дуулна. Тэгжээ тэр бас надад Билбратийн CD-нүүд өгсөн. Тэгэл тэрийгээ сонсно. Тэгээ сүүлдээ тэрийгээ баг зээжилсэн дөө. Тэгэл хотод байжгаад тэгээд наан гэртээ ирсэн ч би одоо тэр бүгдийгээ үзчихлээдэг. Тэгээд маш их гарын авлагууд надад бас явуулдаг. Тэгсэн чи одоо ингээд манай маш олон найз нөхдүүд бас хэлж байгаа чи нэг л өөр болцсон байна гэд. Тэгтэн би бас баяр. Тэгээд өөр болохтой би одоо бүр ямар шүү өөр болсон байна гэхээр нэг л тийм нэг даруухан тийм нэг хүнд нэг жоохон сургаал хайрламтгал болсон байна гэдэг байгаа. Би итгэвч болсон. Тэгээд манай нөхөр бас тухайд маш их дургүй байсан. Бид хоёрын хувьд бол би бүр тэгээд Христэд итгэвчээр бүр тийм том ангал айгуу том зааг гарч ирсэн бид хоёрын дунд. Тэгэл сүүлдээ ер нь маш хурцтмал байдалд орсон манай гэр бүл. Тэгээ би бүр сүүлдээ бодож ирсэн ямар ч хэцүү юм дээ ер нь бүр сүүлдээ хоёлаа хэрэлдэг боллоо. Сүүлдээ тэгээд би ч бүр ботсон. За би эзэн намайг хүлээж авч байгаа. Намайг нэр ингээд энэ хүнээс салж гээд байгаа юм болоо. Ер нь би эзнийг сонгоё те. Ер нь амьдралаа ч өрхөе гэж би бодож ирсэн. Надыг сонгох юм уу? Эсвэл тэр Христээ сонгох юм уу? Гэртээ бүр сүүлдээ бүр арга зодхын ирмэг дээр ч бүр хурж ирсэн. Тэгээ эзэн үнэхээр хүнд хайртай учраас бидний үнэхээр өнөөдрийг хүртэл салгаагүй. Тэгээд бид хоёр амьдрал ч гэсэн өнөөдөр сайхнаараа үргэлжлээд явж байна. Манай хань бас архитаар суухааж болсон. Баш амгалан тайван амьдрал бас эхэлсэн. Тэгэхээр эзэн биднийг ингээд хурцтмал болгодог ч гэсэн сүүлд нь хайрлаад боссон гэд яг зөв зам руу н оруулдаг юм бэлээ гэдгийг би бас биеэрээ мэдэрсэн. Яг малчин ах тий соёлч нь болохоор яг нөгөө нэг шарын шашин машин тийм урсгалаад агаад ирчихсэн. Тэгэд ерөөсөө хүмүүс ч намайг ингээд баг эвэртэй тулаа үзсэн юм шиг. Өчтөө ямар сони өчнөө маллаа ингээд ирсэн мөртлөө гадны шашин шүтлээ гэх бас намайг гадуурхах үзлүүд маш их гарч ирсэн. Тэгээд тэр бүхэнд би зөвхрөөгөө эзэнтэйгээ цуг байгаа учраас миний хамгийн их хүсэж байгаа юм бол эзэндээ ерөөсөө бүр үнэн сэтгэл зүрхээрээ ингээд үйлчлэхийг хүсэж байна. Миний гол зорилго. Миний надад бас сэтгэл зүрхний идэвхрэл, биений идэвхрлийг өгсөн учраас би маш их баярлалаа эзэнтэй.